Оройн төрийн хэмжигчтэй ам нээвэл зочны ярилцлага хэлж байна. Энэ удаад бид улсын хурлын гишүүн Ган Хуйгийг ураад байна. Урилга хүлээж авсанд баярлалаа. За маш их баярлалаа. Оройн төрийн үзэгчтэй. Тэгэхээр хамтарсан засгийн газрыг тараах өөрөөр хэлэх юм бол арчилсан нам гэрээгээ зөрчсөн учраас засгийн газраас хөөх ийм шийдвэрийг танаа намын баг хурал гаргасан тийм үү? Тэгэхээр энэ баг хурлын шийдвэрийг та ер нь юу гэж харж байна? За яг нөгөө засгийн газрын үнэлгээнд дээр хамтарсан гэрээн дээр дүнэлт хийх ёстой л гэдэг тийм л үндэс гарч иж байгаа гэсэн үг л дээ баг хурлын шийдвэр бол. Тэгээ нэг бол хамтарсан гурван тал гурвангаас нь ажил хийс гаргаад ярилцах хэрэгтэй л дээ. Гэхдээ танаа намын баг хурлын шийдвэрийг би ойлгоогүй. Өөрөөр хэлэх юм бол анх ерөнхий сайдын хүүгийн тансаглалын асуудлыг олон нийт гаргаж хөрөнгө орлогоо нотлоо гэдэг ийм шаардлагыг тавьж исэн л та. Гэтэл хөрөнгө орлогоо нотлох гэдэг асуудлыг ингээд ярихтаа зэрэгцээд шууд хамтарсан засгийн газарт байсан арчилсан намтай хариуцлага тооцох асуудал болж хувирсан нь ойлгомжгүй байна л та. Яг баг хурл руу ямар асуудал орж ирсэн гэхээр ерөнхий сайдын хүүтэй холбоотой асуудал орж ирээгүй. Ерөнхий сайдтай холбоотой асуудал орж ирээгүй. Зөвхөн хамтарсан засаг цаашаа байх уу байхгүй юу? Ааха. Тэ нөгөө гэрээгээ зөрчсөн тал бий юу байхгүй юу? За эсвэл тэр арслан намтай хамтрахгүй юу гэдэг асуудал яригдсан. Тэгээ тийм учраас би тэр яригдаагүй асуудлын талаар таам гэж ярих бол удахгүй баг тийм ээ. Тийм учраас харин нэгэнт шийдвэр тэл тал руугаа явж байвал магадгүй тэр гэрээ байгуулсан талууд нь харин ажил хэсгээ байгуулад санал дүнгэлтүүдэд иргэд танилцуулах хэрэгтэй болов. Намуудтай бас иргэд санал дүнгэлтүүдэд танилцуулах хэрэгтэй болов гэж бодож байна. Тэгээ юун дээр гэрээгээ зөрчсөн гэж үзэж байгаа. Юун дээр зөрчөөгүй гэж үзэж байгаа. Үнэхээр тэр заалтууд нь гэрэн дээр байсан байгаа юм гэдэг ярилцаад явах хэрэгтэй л доо. Тэгээ яг зүгээр би бол шийдвэр арай жоохон хурдан гарцсан уу яатсан уу гэдэг л байр суурьтай байна. Яарсан шийдвэр. Магадгүй баг хурлаас гэрээгээ дүгнэ гэдэг байдлаар гарсан болвол арай жоохон юутай хасан болов гэж харж байна. Өөрөөр хэлэх юм бол хамтарсан засгийн газарт орсон намууд нь гэрээгээ хэр биелүүлж явна вэ гэдэг тийм хувь процентыг гаргаж ингэж дүгнэх тийм хугацаа байх шаардлагатай байсан гэж юу? Тэгж бодож байна. Тэгэхээр таныхаар бол арчилсан нам гэрээгээ зөрчсөн гэж дүгнэлтэн дээр ер нь юу гэж харж байна? Гишүүн болгон болоод өөр өөрийн байр суурьтай байгаа шүү дээ. Ер нь бол яг хамтрангууд хяналт байхгүй болчиход байна гэж бас нэг иргэд бас үзэж байгаа иргэдч байна. Харин ч бүр тэр давхар дээлгүй бүх гишүүч нь л сөрөг хүчний үүргийг гүйцэтгэл явуучих шүү дээ. Тэгээ хамтарсан засгийн газар дээр болохгүй байгаа юм тэр адилхан зарчмын байр суурь илэрхийлэл. За тэнцээ арчилсан намын гишүүд нь гар үсэг цуглуулаад ингээд байдаг л процесс шүү дээ. Арчилсан нийгэмд байх ёстой процесс байхгүй. Тийм байхгүй бол харин ч тэр арчилсан байхгүй байна. Хараа хяналт нь байхгүй байна гэж үзэх хэрэгтэй юм шүү гэж харж байгаа. Танаа намын баг хурлынхан бол арчилсан нам ингээд хамтарсан засгийн газарт орчхоод тэгээд засгийн газрынхаа үйл ажиллагааг шүүмжлээд ингээд эсрэг байр суурь илэрхийлээд яваад байна гэдэг ийм дүгнэлтийг гаргасан гэж хараад байгаа. Гэтэл танаа намын засгийн газарт ороогүй гомдогсод бас тодорхой хэмжээгээр шүүмжлэл байсан шүү дээ тийм үү. Тэгэхээр бас өөртөө намын гишүүдээс чинь давхар хариуцлага тооцох асуудал ярих юм болов уу гэж харлаа. Энэ дээр намын гишүүдтэй шүүмжлэлийг намын гишүүдэд хариуцлага тооцох асуудал ярьж юусоо болохгүй л дээ. Энд чинь угаасаа л бид нар тэн дээр чинь болохгүй асуудал шүүмжлэх гэж л тэн сууж байгаа шүү дээ. Харин би хэлж байгаа нь юу гэхээр сүрэг хүчингүй шанаа хангалттай сүрэг хүчин байна. Тэгээ тийм ч учраас энэ төсвийг алдагдaltaгүй батлаад оруулж ирж баталсан байна. Тэгэхээр нөгөө том төслүүдээ бас бүгдээрээ санал нийлээл том төслүүд бас хөдлөгийг тэртээ санал хураалт хийгээл тэр урааны төсөл нь шүүдэлж байна тий. Гил дамжуулах тэр төмөр зам нь шүүдэлж байна. Тэгэхээр урд түмэнд гацаад олон жил гацаад улс төрчид явдгүйсэн юм бол ингэ явчихж байгаа байхгүй. Тэр гар үсэг цуглуулахын шүүмжлэх энэ бол байх л ёстой асуудал шүү дээ. Яагаад шүүмжлэхээр гэрээгээ зөрчсөн гэж үзэх юм? Яагаад ардын намын гишүүн ч шүүмжлэх. Би бас шүүмжлэлтэй ханддаг юм шүүмжлэлтэй л ханддаг шүү дээ. Арчилсан намынхан аргаа бараад та нар бидрийг ямар гэрээний заалт яаж зөрчсөнийг албан бичгээр ингээд хариу ирүүлнэ үү гэдэг ингээд шаардлага тавьсан. Тэр хариу нь гор таг чимэг бол байх шиг байна. Зүү өснөр шүү дээ. Тэр бидний яг юун дээр гэрээгээ зөрчсөн гэж үзэж байгаа. Харин тэр гэрээн дээр тийм байгаа байхгүй. Тэр нөгөө нэгэн л энэ чинь 2 3 нам хамтраа засгийн газраа байгуулсан болвол бас нэлээ нөгөө гэрээг нь би хараагүй. Тийм гэрээн дээр нь тийм заалт байсан юм уу, байгаагүй юм уу? Үнэхээр зөрчих тийм процесс болсон юм болов яг шууд хэлэхэд мэдэхгүй байгаа. Тийм учраас харин хамтарсан байдлаар нэг ажил хэсгээ байгуулад тэр бол тэгээд нэг хэд 2 3 хоногийн дотор хүртэл дүгнэлт гарах боломжтой шүү дээ. Гэхдээ ер нь бол бид нар хамтарч ижил ер нь цаашаа явах боломжтой шүү дээ. Та альчлаас нь харсан ч тийм ээ.
34-5 жил өдөр бол хангалттай ус төрчиж явлаа. За тэгээд том төслүүд тэр ч утгаар одоо та бас санаж байвал би 2-7 хоног өмнө гадаад зээлгийн ашиглалтыг үр ашиг нь сайжруулах хуулийн төслийг одоо өргөн бариулах гад одоо бэлдэж байна. Тэгээд санал авах гэж засгийн газар руу явуулсан байгаа. Тэгээд бид нар бол угаасаа нэгдүгürt байршлын хувьч тэр за дээрэс нь яг нөгөө яг юм хийдэг боломжтой сезоны хугацаагч тэр маргалдаад явах тийм нөөц боломж их муутай орно шүү дээ энэ бол. Тэгээд тийм учраас одоо яг энэ ерөөсөө л одоо 27 28 он чинь дараалал 2 жил сонгуулийн 2 жил байгаа. Тэрнээс өмнө бид нар энэ том төслүүдэд хөдөлгөөд тэр шатхууны хараат бус байдлаас гарна, эрчим хүчний хараат бус байдлаас гарна. Яг нэг юм одоо хийх ажил нь бол зөндөө байгаад байна. Маргалдах бол угаасаа хангалттай одоо маргалдаж ирсэн шүү дээ тийм. За. Тэгэхээр маргалдах цаг байхгүй өөрөөр хэлбэл энэ засгийн газрыг одоо огцруулах хэсэгтэр бол та би бол эсрэг байр суурьтай байгаа. Яагаад эсрэг байр суурьтай вэ танд ингээд тайлбарлаад байгаа ухааны. Яг одоо ингээд харах юм бол одоо манай эдийн засаг бол өөр их жижиг эдийн засаг шүү дээ. Одоо доллараар бол 24-5 тэрбум долларын эдийн засаг байхгүй. За төгрөгөөр бол энэ чинь нэг 80 их 80 төгрөг. Тэгээ бид нар энийг цаашаа үсгий тэлий гэх юм бол бид нар экспортын баримжаатай үйлдвэрлэлүүд хөгжүүлэх хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт нэлээд хэмжээр татах хэрэгтэй. Өмнөх засгийн газруудаас бас нэг ялгаатай тал нь яг одоо дор чандыг сайн муу гэж ярьж байгаа. Гэхдээ бас нэг хөрөнгө оруулалт татах гад яваад байгаа дээр би бас жоохон талархаад байгаа. Тийм өнөөдөр бол манайх ч өнөөдрийг хүртэл гадаадын хөрөнгө оруулалт татах тал дээр бол ерөөсөн анхаарал тавьдаг засгийн газар бол. Зүгээр ингээ маад ирүүлэр байвал ингээ байвал бай. Манай хөрөнгө оруулалтын хууль нь байна. Татрын хууль нь байна. Ингээд хүлээх байдал одоо энийг өсөнд бол одоо нэг дэлгүр шиг тийм. Тэгэхээр чи бид нар хөрөнгө оруулалтыг татах тал дээр явахгүй байвал угаасаа одоо нэг эдийн засгийн тэлэх процесс нь өөр их удаан явна л та. Ерөнхий сайд одоо тэгээд өөртөө итгэл үзүүлэх асуудлыг одоо улсын хурлд оруулж ирэх байх гэсэн юм хүлээлт үүсчээд байна л да. Одоогоор одоо тодорхой хариу өгөөгүй байна тийм үү. Тэгэхээр хөшгөний цаана бол ерөнхий сайд хамтарсан засгийн газраа авч явахын тулд магадгүй арчсан намыг одоо хөөсөн баг хурлынхаа шийдвэрийн эсрэг ер нь арчсан намтайгаа хамт ингээд цаашдаа явъя гэдэг ийм одоо урилгыг одоо нөгөө намынхантаа хэлсэн гэдэг ийм мэдээлэл байна л да. Танд ямар мэдээлэл? За би одоо тэрийг таамаглах бол боломж алга. За. Тий, одоо бол энэ чинь ерөнхий сайд өөрөө ямар томьёолоор одоо баг гурлын шийдвэр гэх юм бол одоо тэр арслан байх уу байхгүй гэдэг шийдвэр. Тий. Санал оруулж ирсэн боломж байна. Тэгэхээр одоо тэрийг шууд оруулж ирэхээс өмнө гэрээ зөрчсөн бол яагаад зөрчсөн гэж үзээд байгаа. Тэр заалт нь гэрэн дээр байгаа юм байхгүй юм уу гэдэг асуудлуудаа ярилцчаад оруулж ирэх нь зөв юм болов гэж бодох юм. Тэгээ одоо ерөнхий сайд асуулыг сайн мэдэхгүй л байна л да яаж орж ирэх юм. Хэрвээ хамтарсан засгийн газарт харах юм бол дараагийн засгийн газарт одоо улсыг хурлдах бусад жижиг намууд болох хүн нам одоо үндэсний эвслийг үрж оруулах нь тодорхой болж байгаа. Тэгэхээр танаа одоо намын 2 дугаар ээлжийнхэн хоолндоо орох гээд хөшгөний цаанд эд одоо сайд болох гээд хурдан авцсан төрийн ордны дотор гүйжин гэсэн юм сураг байна л да. Танд ямар мэдээлэл вэ? За тэгж байгаа хүмүүс ч байх шиг байна. Гэхдээ би бол танд өөрийнхөө байр суурийг хэлсэн. Би ч аль болох нөгөө ер нь одоо ардын намын засгийн газар ч хийж байхгүй, ард намын засгийн газар ч хийж байхгүй. Ер нь бол Монгол Улсын засгийн газар хийж байгаа шүү дээ. Бидний энэ улсынхаа тэр нэг тангараг үргэж сонгуулаар амсан амлалтуудаа энэ чинь 3 талаасаа нийлүүлж хагаад би нөгөө яагаад ингэж ярих вэ? Би өөрөө энэ 25 оны хөгжлийн төлөвөг тэгээ энэ нөгөө 4 жилийн хөгжлийн төлөвөг улсын хурлын ажлыг ахалж ажилласан болоод тэгээд байгаа л да. Энд чинь бас нэг тодорхой хэмжээнд миний нөгөө бүтээлтсэн хөгжлийн төлөвлөгөө болчиход байгаа л да. Тэгэхээр бас нэг тэрийг ингээд биелгүүлэхийн төлөө яваад байгаа л гэсэн л ухаантай юм да. Тийм болохоор тэр том төслүүдэд хөдөлгөхийн тулд тэр гадаа зээл гүрэшгийн сайжруулъя. За тэгээд тэр мэдээж хэрэг ингээд гадаа зээл гүрэшгийг сайжрахаар төсөвдөрөөс нь жоохон дарамт ирнэ. За тийм учраас бид гадаадын хөрөнгө оруулалтыг даатгах хэрэгтэй. За экспортоо нэмэгдүүлэх хэрэгтэй. За энэний хажуугаар бид нар бас нэгэнт эдийн засаг өсөд явж байгаа тохиолдолд бас нөгөө татврын дарамтуудаа бууруулах үднэс одоо татврын ажлын хэсгийг бас байгуулад бид нар чинь яг санал дүгнэлтээ бүгдийг бэлдээд сангийн яамд хүлээлгэгдсэн байгаа шүү дээ. За тэр нь бол одоо ингээд 60 хоног сангийн яамны нөгөө вебсайт дээр бүгднгээс мэдээлэл авлаа. Нийтдээ 200 гаруй мянган иргэн аж ахуйн нэгжээс санал авлаа. Тэгээд ер нь бол яг бас нөгөө өөрөө юма хийчихэд өөрөө үгүйсэх утгахгүй байхгүй. Магадгүй та бас дараагийн ээлжинд нь би ч гэсэн сайд болчмоор байна гэж амбиц гаргах байх гэж бодсон чинь та чи эсрэг ингээд энэ хамтарсан засгийн газар тодорхой хэмжээнд ажилтнуулаач гэдэг байр суурийг илэрхийлсэн чинь 4 жилийн хөгжлийн хөтөлбөр хөгжлийн төлөвлөгөө энэ 25 оны хөгжлийн төлөвлөгөөг та өөрөө хамт одоо ингээд боловсруулад одоо ахалж ажилласан учраас
нөгөө хамтарч одоо тооцоолсон тэр тооцоогоо үргэлжлүүлээсэ гэж бодоод байгаа юм байна шүү дээ, тийм үү? Тий. Нөгөө бид нар амс амлалт байгаа шүү дээ. Нөгөө эдийн засгаа тэлээ. Тий. Нэг хүн доногт дотоод энэ бүтээгдэхүүн $10,000 түргэе. Тий. Одоо тэр ер нь бол яг хөө зүр хэн засгийн газрыг удирдах байгаа нь иргэдэдний хамаагүй. Хамтарч ийн хамтрахгүй байгаа нь хамаагүй. Зүр хамгийн гол нь иргэд нь орлоготой байх. Татвар нь жоохон ачаал нь буурах. Өрхийх орлогон сайжраад сайхан л амьдрах нь одоо амьдруулах нь бидний гол зорилго үст. Тэгээд одоо тэр луг бол уг нь аль болох чармаагаал засгийн газрыг шахаал за тэгээд болохгүй бол одоо хуулийн төслүүдэд бэлдээл ингээл ажиллаж байна л та. Гэхдээ энэ Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг одоо чинь бараг $5,000 л арай гэж хүрч байгаа бах тийм үү. Тэгэд одоо шууд 2 дахин нэмээд $10,000 хүргэнэ гэд амлалтсан энэ амлалт биелэхгүй байх магадлал маш өндөр байгаа шүү дээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний хүнд оногдох нь $6,000 хавцаа болоод байгаа. 6 хүрсэн юм уу? Тэг хүрхгээ байгаа. Яг энэ дээр бол яг хэд хэдэн тал руу анхаарч ажиллаж байгаа байхгүй. Бид нар одоо нөгөө хятадтай төмөр замбай холболтуудаа гэж манай экспортын хэмжээ нэг сүүн үүрсэн дээр гээд нэг 20-30% нэмэгдэх боломжтой болно. За тэгээд тэр ураны морд интернетэд ашиглаад явбал бас тодорхой хэмжээний бас валютын урсгал нэмэгдээд явж байна гэсэн. За нефт босруулах үйлдвэр ажилтнанд орсноор одоо гол асуудал гэх манайх нэг жоохон эдийн засгийн өсөлт гарангууд яг тэр хэмжээгээр хэрэглээний давхарт хилээд тэгээд нөгөө импорт нь нэмэгдээд тэгээ нөгөө ханшин унаал ингээд дэлхийн түүхий тийм үнэтэйгээ ингээд яг цикл ингэж таарад байгаа байхгүй. Шууд хамааралтай яваа. Тийм болохоор бид нөгөө нефт импорт орлох салбаруудаас мэдээж хэрэг яг хөрөнгө оруулалт татах нь бол жоохон хугацаа шаардна, нэлээд энерги шаардна. Гэхдээ яг одоо ингээд хэрэгжүүлэх боломжууд нь бүрдсэн. Манайх ч одоо айгүй нийтийн нөхөр 12.9 их 80 төгрөгийн их хурлаар ороод зээлээ авах нь одоо зээлээ авах тодорхой болсон. Гэрээгийн эцэг хурлаар баталсан. Одоо тэр мөнгийг хэрэгэлсэн байна уу? Хэрэглээгүй байна уу? Манайх хүү төлөө явж байгаа байхгүй. Хэрэгсэн дээрээ ч төлж байгаа, хэрэглээгүй дээрээ ч төлж явдаг. Тэгээ тийм болохоор чинь бид энэ импортыг орлох ядаж одоо манай $2 тэрбум нефт импортлдог болвол тэр үйлдвэр ашиглалтанд орсноор манайх $1 тэрбум нь дотооддоо үлдэх баг. За Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц орсноор бид тэр хятадаас эрчим хүч авж байгаа тэр баруун бүсийг одоо 100% эрчим хүчээр хангах боломж бүрдэнтэй. Тэр бид нар гадагшаага доллар алж байгаа нуудаа өтөр төргөө хугацаанд нэгэнт удаа бид гэрээгээ хийдсэн зээлээ авцсан байхгүй юу? Энийг хурдан ашиглалтанд оруулаад за тэгээд нөгөө гадагшаа гаргах экспортын юмнуудаар айл болох тэр логистикийн хүндрэлүүдийг арилгаад за эрчим хүчнийхээ үнийг жоохон чөлөөлөөд болж игэл эрчим хүчнийхээ үн өртгийг жоохон бууруулад ингээд ороод ирвэл эрчим хүчэд агаад босруулах салбар өгчдөг байхгүй юу? Одоо жишээлбэл нөгөө зэс босруулах үйлдвэрч байт юм уу? За гангийн үйлдвэрч гэдэг юм тэр чинь асар хэмжээний одоо өнгөт металлын босруулах салбар бол асар хэмжээний эрчим хүч шаарддаг. Тэгээ яг өнөөдрийн нөхцөл байдал эрчим хүчний шинэ цахилгаан станц шинэ их үүсвэр баригдахгүй байснаар магадгүй нөгөө үйлдвэрлэл хөгжих боломж нь юусаа байхгүй байхгүй. Одоо ингээд оюутны засгийн газрыг одоо хэвээр нүлдэх үгүй гэдгийг улсын хурал эцэлж шийдэн штэ тийм үү. Тэгэхээр асуудал ер нь одоо хизээ энэ одоо нэг талдаа гарах бол одоо бол нэг тодорхойгүй байдал үүсгэж байгаа штэ. Одоо танаа намын баг хурал болохоор арчс намыг хөөгд шийдвэр гаргацсан. Ерөнхий сайднд болохоор хөмөргүй байна, би ч гэсэн ажиллаа өгөөмөргүй байна гэдэг ингээд дунд нь ингээд тодорхойгүй байдал үүсчихээр одоо төрийн ажилч гэсэн ингээд ийм царцчуу яа. Ерөнхий сайд яг тэгж хэлсэн юм уу? Би өгөөмөргүй байна гэж. Тэгж хэлээгүй ч гэсэн ер нь ингээд удаад ингээд би нэг тодорхой удахгүй байх л гэж бодож байна. Тийм. Ямар нэгэн байдлаар энэ айл нэг талдаа гарах хэрэгтэй. Тийм. Гэхдээ яг нөгөө хамтрахаа болсноор бол ихэнх төслүүд бол зогсон байдалд орох байх. За. Тийм. Ягаад гэхээр за одоо жишээл саний ярьж байгаа нефт босруулах үйлдвэр бол өнөөдрийн яг нөгөө төсвийн хуулиа бариад явах юм бол 10 жил шахуу шаарддаг байхгүй. Чи 3 жилийн дотор нефт босруулах үйлдвэр ашиглалтанд оруулж ин дэл яриад байгаа. Тийм. Төсвийн хязгаараа харах юм бол манайх чинь жилд нэг ойролцоогоо 1.5 их найдварны гадаад зээлийг ашиглах боломжтой байгаа юм. Яг тэгэхээр бид чинь алдагдлгүйгд баталчаад байгаа шүү дээ. Тэгээ одоо магадгүй 26 хоног ч одоо алдагдлгүй батлаа гэдэг байдлаар бол зүрх хүчин ч гэсэн тэгж дайралт хийх байх. Одоо тэгээ шаардлага тавих байх. Тэгээ одоо тэгээд алдагдлгүй баталснаар бид нэгэн цалингаа бууруулж чадахгүй. За бусад мэдээж бууруулах зарлууд бол байна. Тийм бууруулах зарлууд бол байна. Гэхдээ тэр хэмжээгээр буюу хэдэн их наяатаар бууруулах зарлууд төдийлөн гарч ирэхгүй л дээ. Тийм тэгэхээр бид нар 1.5 их наяатаар ингэж жил болгон тавиад явхад одоо байгаа бид нар авчаад байгаа гадаад зээл чинь 12.9 их найдвар байхгүй. Тэр одоо хамгийн багадаа 8 жил тэр нөгөө гадаад зээлийг
бүрэн ашиглах боломжтой болно гэсэн. Тэр ингийн логикээр бодоход тий. Одоо улсын хурал дээр 26 оны одоо хөгжлийн төлөвлөгөө үндсэн чиглэл ороод ирчлээ. Тэгээ энэ тооцоог харахад бол яг л одоо энэ 2025 оны төсвийг ингээд тооцоолж исэн тэр төсөвтэй яг адилхан бас өөдрөгөөр оруулаад ирсэн байна гэсэн шүүмжлэл гарч ийн л да. Яг эх жилийн хувьд одоо өсөлттэй байх хэсэг нь энэ жилийн засгийн газар үйл ажиллагаа самар. Одоо буцаага нөгөө нүүрснийхээ экспортоос сэргийж чадчих нүггүй. Тэгээ одоо нүүрсний үн үл харьцсан гайгүй докторчлоо шүү дээ. Яг сүүлийн 1-2 сарын хугацаанд. Гэхдээ манайх экспортыг хийж чадчих нүггүй. Экспортыг хийж чадахгүй хэрэг чадахгүй бол одоо шалтгаан нь юун дээр байна гэдэг дээр илүү сайн анхаарч ажиллах хэрэгтэй бол. Одоо тэгээ бид нар ч яг нөгөө тэр тал дээр засгийн газар нь ажиллаж явах хэрэгтэй л одоо ингээд дотоод ус төрчлөлт ихлүүлээд тэгээ энэ чи яг энэ байдлаар явах юм бол 6-7 дугаар сарын экспортын орлого нь бас тасалдаал. Тэгээд 8-9 сараас ханшин дахиж суулраал ингээл явах нөхцөл байдал үүсчихдээ байна л да. Нүүрсний үн тогтворчсон гэдэг дээр би жоохон эргэлзэж байна л да. Нүүрсний үн ч одоо он гарсаар баг өмнөх жилийнхээс ер нь 40% унчаад байгаа шүү. 4 сараас буцаага нэг жоохон тогтворчих байдал руу орчиход байна л да. Яг нөгөө уналтын өр байгаа биш. Уналтын хурд нь саарсан гэж. Саарсан гэж. Тэгэхээр ингээд өнгөрсөн жилийнхаас нүүрсний одоо үн 40% унахаар чи энэ хэрээр нөгөө нэг төсвийн тооцоо чинь орлого чинь эрс дутаад ер нь төсөв тодгол хийх шаардлага гараад байна гэд эдийн засгчид сануулад байгаа боловч засгийн газар бол болоогүй нөхцөл байдал хэвийн байна гэд яриад байгаа. Та энэ дээр санал нийлэх үү? Төсвийн тодгол бол хийж болно. Тэгээ хийхгүй бас шалтгаан харагдахгүй байна. Тэгээ доктортой байна гэж үзэж байгаа боловч гэхдээ нөгөө одоогийн байдал руу 800 тэрбум төгрөгөөр бол төсөв тасалдсан явж байгаа юм байна. Яг хуулиараа бол 2%-аас илүү болчихоор одоо төсвийн тодгол 3%-аас илүү бахаар төсвийн тодгол хийх хэрэгтэй байдаг л да. Гэхдээ одоо бид нар хайрын үнд цаг хугацаагаа л алдаад байна л да. Энэ бол нөгөө экспорт дээр анхаарах хэрэгтэй байдал анхаарч чадахгүй байна. За мэдээж хэрэг бас зардал танах асуудлууд дээр таны одоо ярьж байгаа ачлан бид нар бол одоо засгийн газрын бүтцийг бол цомгохдох шаардлага. Би бол яамдын тоог бол бууруулах ёстой гэж хардаг л да. Харин тий. Ер нь зүгээр яамдын тоог хэрвээ цөөлий гэвэл хэдэр цөөлөх боломж байна. За яг Аргентин улс бол одоо олон сая хүн амтай мөртлөө 8 эсгийн яамтай ажиллаж болоод нь штэ засгийн газар. Тэгвэл манайх ч гэсэн одоо 20 жилийн өмнө бол 8 эсгийн яамтай л байсан. Одоо тэгээд 18 эс баг 20-д яамтай болчлоо. Тэгэхээр энийг ядаж 2 дахин бууруулж болдгүй махад 30%-аар цомготоод яамдын тоог цөөлчих боломж бол байгаа л гэж харагдаад байна. За энэ бол 30% авцаа цөөлөх боломж бий. Гэхдээ яг асуудал хариуцсан сайд байснаар бас нэг асуудлууд нь яг одоо жишээл хөрөнгө оруулалт дээр ингээд хүн хариуцаад эрчимч төр хариуцаад давхардлуудад найрлах бол зайлшгүй шаардлага байгаа. Тэгээ яг бас төсөв гэхээсээ илүү миний харж байгаа бол одоо яг төрийн өмчт бол төрийн бол орон нутгийн өмчт компаниудын төсөв за худалдаа авалтын хэмжээ бол энэ төсвөөс тутгааргүй болчиход байгаа шүү дээ. Тэгээ одоо жишээлбэл манайх чинь нэг төрийн худалдаа авалтын тендерийн тоо төрийн өмчт компаниудын тендерийн тооноос бараг 5-аас 10 дахин цөөхөн байдаг. Тэгэл та бодохгүй. Тэгээд сайдрын тоогч одоо ингээд яамтай яамгүй цүнхтэй цүнхэхгүй ийм сайднэр гэд яригдаад байна шүү дээ. Тэгэхээр энэ олон бас одоо асуудал хариуцсан сайднэр гэд олон сайднэр. Тэгээд дээрэс нь нөгөө нэг одоо хамтарч байгаа намуудаа гомдоохгүй гэдэл одоо 3-4 шадар сайттай байх жишээний ийм байх шаардлага байна уу та юу гэж харж байна? Яг тогтцооны юуг л тэгж л анхлал зуржил оруулж ирсэн л дээ. Тэгээд тэн дээр бол бид нар бол бас би чи өөрөө ч байр суурь илэрхийлсэн. Ирэхэд бол нөгөө баахан үндэсний хороо мороо юу мүү гэл ингээл явцал та. Тэгээ нэг бол тийм шаардлага байгаагүй гэж харж байгаа. Тий. За яамдын тоог бол энэ бол 11-2 хавцаа байхад бол хангалттай энэ бол ажиллаад явчих боломжтой. За тэрийг дагаад энэ бол яамдуудын урсгал зарлыг бол яг би нөгөө төсвийн байнгын орон дээр байдаг болохоор зарлуудаа бас хараад явдаг л та. Энэ урсгал зарлууд төр хэмжүүнээс бууруулах боломжууд бол бий. За. Тий. Та сая хэллээ шүү дээ. Ер нь яамдын тоог нэг доройж 11-2 яамтай байхад бол болчихно гэж асуудал. Тэгэхээр одоо байгаа яамдуудаа нэгтгээд бүтцийн цомгдох боломж байна. Яг яамдын тоо олон байх тусмаа л тэгэл нөгөө яамдууд засгийн газрын оролцоо тэр салбар руу нэмэгддэг, төрийн зохицуулт нэмэгдээд явчихад байдаг. Захиргааны зардалууд нэмэгдээд явчихдаг. Захиргааны зардал нэмэгдэхээс гадна нөгөө тухайн одоо салбарын одоо эдийн засгт бас ингээд хэтэрхий зохицуулт хийх гээд оролцоод байдаг тал бий. Тэгэхээр тэрний эргээгээд нөгөө бизнес эрхлэлтэд бизнесийн орчинд бас сөргөөр нөлөөлдөг талууд бий. Тийм учраас бол энэ яамдын тоог бол жоохон цөөрүүлж ийж төрийн бас нэг зохицуулт алийг зохицуулах алийг зохицуулахгүй гэдэг бас нэг юм
улаан шугам татахгүй бол яг нэг л одоо бүх юм руу л оролцдог болчиход байгаа. Үнэн шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд дээрэс нь одоо ингээд сүүлийн үед төрийн албан хаагчдын тоо одоо баг 2 дахин нэмэгдсэн харагдаад байгаа шүү дээ 10 жилийн өмнөхөөс. Тэгэхээр одоо учир сайд бол ямар ч гэсэн 30% цомгдох боломж байгаа энэ асуудлыг бид нэр тооцоолоо судалсан байгаа гэж ярьж исэн. Тэгэхээр танийхаар бол хэр хэмжээнд одоо цомгдох боломж байна гэж харж байна. За одоо бол манайх бол үндэслэний 260 мянган төрийн албаагч байгаа. Тий. За төрийн өмчт компаниудын 60 мянган хүн байгаа. За орон нутгийн өмчт компаниуд бол нэг яг бодиттой тоо нь бол өгөхгүй байгаа. Гэхдээ нэг ойролцоогоор 40-50 мянган хүн байгаад байгаа шүү. Тэгэхээр ч одоо баг 300 мянган яг ажиллах хүчний 4/1 нь одоо төр болон төрт холбоотойгоор ажиллаад байгаа. Байгууллагад ажиллаад байгаа гэсэн. Тэгсэн мөртлөө яг хувийн хвшилтөр бол өнөөдөр ингээд зах зээл дээрээс ажиллах хүч олдохгүй байгаад байгаа шүү дээ. Тийм учраас бид нар бол за багш эмчнэрээ олигдл бол цаана байгаа бүцүүд бол энэ нэлээд сайн цомгдох хэрэгтэй л дээ. Жишээлбэл одоо 5 төмөр зам дээр чинь одоо 1000 орчим хүн одоо хэдхэн километр төмөр замыг хариуцж ажиллаж хахад одоо яг одоо тэрнтэй адилхан одоо үйлчлэгээтэй хувийн компани гэхэд л одоо 200 хүрэхгүй хүнээр ингээд одоо ажиллаад болоод байна гэдэг асуудал иргэсэн шүү дээ. Яг хав төрийн өмчт компаниуд одоо маах чинь хамгийн нэг тийм гажиг тохиролцооны юу гэхээр төрийн өмчт компаниуд ингээд яамны харьяа байгаад байдаг. Тий. Тэгээ энэ нь бол одоо одоо мэдгүй дэлхийн хэдэн оронд яаман компани ажлуудыг би бол хэлж мэдэхгүй статистик надад алга байна. Гэхдээ тэр бол өөрөө утгагүй л дээ. Бодлого тодорхойлолтод оролцож болно. Гэхдээ яам өөрөө эцсийн үзэмшигч нь байж тэр компанийг ажилуулад эхлэнэ гэдэг нь өөрөө эргээ тэр бизнес юм уу? Тэр чинь ялгаахгүй бизнес шүү дээ, тийм. Тэгээ бизнес өөрөө эрүүл байх юм шиг боломж байхгүй шүү дээ. Манай одоо зах зээлийн бизнест эзэлж байгаа хувь харьцааг харьцуулах юм бол жишээлбэл төр нь 30% оролцоод үлдсэн 70% нь хувийн хвшлийнхэн оролцож явах хэрэгтэй байтал манайд эсэргээрээ болчиход байна гэдэг шүүмжлэл гараад байгаа тийм үү? Тэгээ яг одоо өнгөрсөн 4 жилсэн төрийн бол орон нутгийн өмчт компани хуулийг одоо батлуулах гээд бид батлуулж чадаагүй. За шинээр төрийн өмчт компани байгуулахыг хориглосон улсын хурлын тогтоол санаачлаад бас ингээд яваагүй. Тэгээ одоо энэ тогтоол чинь дэмжигдээгүй л үү? Дэмжигдээгүй. Өө за. Хилцэгдээгүй шүү дээ. Өргөн барьсан. Тийм өргөн барьсан. Тэгээ би баг одоо явчлаа да одоо хилцүүлийн шатандаа л арай удаад байна уу гэж утсан шүү. Үгүй хилцэгдээгүй. Өө за. Тийм. Тэгээ одоо төрийн компани хуулийг бол засгийн газраас өргөн барьсан байгаа. Тэгээ ажлын хэсэг нь бол байгуулагдсан. Тэгээ яг хизээ ажлын хэсэг нь ажиллаад хизээ тэр хуулийн ард гарахын бол хийж мэдэх юм алга. Тэгэхээр одоо 4 жилийн төрийн албаны шинжилгээг ингэж гацаагаад байгаа нь юу нь юутай холбоотой гэж харж байна. Магадгүй төр дагсан бизнесийг байлгах гэсэн тийм сонирхол бас тэр одоо цөөхөн эдэн одоо ашиг сонирхлын компаниудад байгаад байна уу? Энийний цаанд одоо томоохон улс төрчид байгаад байна гэдэг юм хардлага байдаг шүү дээ. Тий, яг төрийн өмчт бэрнэгээ хэлж байгаа төрийн өмчт компаниуд яамны харьяа байх хараад эн чинь ингээд ерөөсөө ингээд шинжлэхдэггүй сайжрахгүй. Тий. Тэгээ зах зээлийн нөгөө ном журмаар явах хол болчиход байна л да. Тийм учраас бид тэр төрийн өмчт компаниудыг бол яг хөө тэр нөгөө Эрдэс Монгол гэдэг шиг одоо сайн нэг эрдэс нэгдлэг нэг юм байгуулчих болоо тий. Яг тэр тал руугаа яваад тэгингээ тэр үр ашгаар нь юугаар нь татан буулгаад одоо хувьчлахыг хувьчлаад яралтай арга хэмжээ авч явахгүй болвол одоо эн чинь нөгөө бизнес биш ингээд төрийн байгууллага шиг болчиход байна л төрийн өмчт компаниуд. Одоо энэ төрийн өмчт компаниуд ч одоо баг хэдэн их найдын алдагдaltaй ажиллаад байгаа мөртлөө захирлууд нь удирдлагын түвшинд нь баг 10-аас 20 сая төгрөгийн цалин аваад ингээд зүгэр сууж байгаа. Тэгээд ямар ч бүтээмж байхгүй тийм ийм өндөр цалин аваад эргээд хариуцлага тооцох үр ашигын асуудлыг эргээд ингээ улсын хурал дээр гаргаж ирж ярихгүй байгаа нь юутай холбоотой гэж харж байна. За яг төсөв дээр нэг хайлт хуйлтгээ ярил сэтгэл юм. Тэгээ яг нөгөө эцсийн эн чинь өмчлөгч нь хинбэ гэдэг нь өөрөө айгуу тийм сонирн болчихвол тэрээс бол өмчийн тухай хуулийг бид нар батлах хэрэгтэй байхгүй юу? Одоо жишээл төрийн өмчт компаниг ямар хэмжээний компани эцсийн өмчлөгч нь хэн байх уу? Тэ. Тэг махч бол ингээл явчихлаа яамны доор ингээл байгуулаад авчиж байгаа байхгүй. Тэгэхээр чин тэр чинь эргээгээд нөгөө их хурлаар чилцэгдэггүй мэдээлэл нь жил тууд бус ингээл яваад байна л да. Тэгээ нөгөө талаар сая ингээд засгийн газар тарах асуудал үүсэнгүүт тэр оройд одоо ингээд шатхуун импортлогчид үнэ 200 төгрөгөөр ингээд нэмсэн асуудал үүслээ л дээ. Энийг та юу гэж харж байна? Уул нь бол засгийн газартаа тодорхой хэмжээ тодорхой хугацаанд одоо үнэ барина гэдэг ингээд харилцан тохироо гэрээ хийсэн байсан юм шүү. Тэгэхээр энэ гэрээнээсээ одоо урвцсан гэх юм уу зөрчсөн асуудал үүсчээ. Тэгэхээр энэ тохиолдолд яах ёстой юм? Яг та одоо хараа хяналтж байгаа солонгууд угаасаа л тэгж л байгаа л та. Тэгээд өгсөн хувилцсан байх магадлал бий.
Гэхдээ бас нөгөө талаас харах юм бол одоо валютын ханш чинь одоо өнгөрсөн жил 3400 байсан өнөөдөр энэ жил одоо 3600 болчихлоо шүү дээ. Тэгэхээр чи нөгөө угаасаа валютаар авч байгаа болохоор тодорхой хэмжээнд үн хөдөлгөлт харна л да. Бензинийг тодорхой хугацаанд усудаас ингээд тогтмол хямд үнээр авна гэдэг энэ гэрээ бол хэврээ явж байгаа шүү дээ. Тэгэхээр бензиний үн гаднаас оруулж ирж байгаа шатхууны үн нэмэгдээгүй байхад эндээ ингээд нэмчлээ гэдэг. Яг нь доллараар л нэмэгдэхгүй болохоос ш нөгөө доллар маань өөрөө өсөд байгаа болохоор өсөөгүй л үн хөдөлгөлт харна л да. Тэр чинь нөгөө доллараар орж ин авадлаж аавна орж ирэхэд нь тэр авсан валютаас нь татвар авдаг. Тэгээд өнөөдрийн ханшаар бодож аавна тэр чинь татварч нэмэгдээл юунч нэмэгдээл явж байгаа л да. Ханшиж нэмэгдээл. Зүгээр яг уул уурхайн сайд туван болвол энэ асуудал дээр ямар ч гэсэн бид нэр одоо ингээд шудраг хүрсний хэрэглэгчийн төлөөх газартаа ярьжгаад одоо торгуул тавих асуудлыг шийднэ гэж хэлсэн. За тэрийг одоо яг уурхайн сайд нь өөрөө л харахгүй болвол би нөгөө яг хэдээр аваад нөгөө хэдэн дамжлага дамжаад логистикийн үн тарифын ч мэдэхгүй байна. Гэтэ зөв логикал ханшнаас л болсон болов уу гэж харж байна л да. Тэгэхээр төрийн зардал нэмэгдэхийн ирээр иргэд тэр одоо зардлыг нөхөх гэж ингэж одоо арай ядан олсон орлогоос бараг 40-50% ингээд шууд ингээд хураалгачаад байгаа асуудал дээр иргэд гомдолтой байна л да. Тэгэхээр энэ татварыг одоо шинжилэл хийя гэдэг энэ хамтарсан засгийн газар амлалтсан байгаа. Тэгтэл энэ шинжилэл арай удаашраад байна уу юу гэж харж байна. Та өөрөө энэ улсын хурлд дахь ажлын хэсгийг ахалж байгаа бахаа энэ татварын шинжилгээ асуудал дээр ер нь тооцоогоо ер нь хизээ оруулж ирэх гэж байгаа. За энэ нь бол бидний хувьд бүх тооцоогоо дууссан, томьёолуудаа дууссан. Тэгээд одоо сангийн хамтгаа бас нэлээд удаан хугацаанд хамтраад ажиллажлаа. За ер нь бол засгийн газар өргөн барихгүй бол ажлын хэсэг бол өөрөө өргөн барих бүрэн боломжтой. За. Тэг. Яг бид нар нэмэлт өөрчлөлтийн хэмжээнд өргөн барих боломжтой. Улсын хурлын гишүүд бол. Засгийн газар өргөн барихгүй бол гэдэг маань өөрөөр хэлбэл засгийн газартай тодорхой хэмжээгээр санал зөрчилсөн асуудал байна гэсэн үг үү? Үгүй одоо байгаа хэмжээнд бол санал зөрчилсөн асуудал байхгүй. Гэхдээ энэ засгийн газар нь байх юм уу, байхгүй юм уу? Энэ сангийн сайд нь өөрөөр эргэцсэн учраас. Тийм, сангийн сайд нь байх юм уу, байхгүй юм уу гэдэг нөхцөл байдлаас хамаарат хэрвээ за одоо засгийн газар хэрвээ өөрчлөгдөхөөр болвол бид нар бол татврын хуулийг өргөн барина гэсэн байр суурьтай байгаа. Өөрсдөө татврын хуулиар үлээ. Одоо татврын асуудлыг зөвхөн засгийн газраас наачлаа гэд их хурлын гишүүдийг бол санаачлах эрхийг татвар дээр нэг хязгаарлалсан зарц байгаа. Яг шинжилсэн найруулга биш. Яг улсын хурлын гишүүд өргөн барих боломжтой нь бол нэмэлт өөрчлөлтийн хэмжээнд. Тэгээ бид нар ч юм бол одоо яг энэ одоо бэлтчихэд байгаа татврын хуулийн төсөл бол үндэслэл сангийн хамт засгийн газар хамтарч гаргасан төсөл байхгүй. Тийм болохоор одоо нэг талаараа хамтарч одоо гаргаж байгаа учраас энэ бас нэг талаа засгийн газар оролцож байна. Оролцсон байгаа. Тэгээ бид нар бүх тооцоолууд нь бэлэн байгаа. Шаардлагатай бол бид нар хэрэгцээ засгийн газар өөрчлөлт засгийн газраас саналыг авна. Тэгээд өргөн барина л гэсэн үг. Танай ажлын хэсэг татврын шинжилэл гэсэн нэрийн дор одоо тооцоо хийсэн гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ тооцоо чинь одоо татварыг бууруулах гэж байгаа мó нэмэх гэж байгаа мó ерөн зөв өнгөрсөн хугацаанд хараад хахад одоо жишээлбэл эрчим хүчний шинжилгээ хичээл үн нэмж орж ирээдсэн. Тэгвэл та татврын шинжилгээд бас татвар нэмж орж ирэх гэж байгаа юм шүү дээ. За ер нь бол татврын шинжилгээ бид хувийн орлогын албан татвар нэмэгдсэн өртгийн албан татвар за аж ахуйн орлогын албан татваруудыг бол тодорхой хэмжээнд бууруулахаар саналуудаа оруулсан ба нийтдээ энэ чинь баг нийт одоо төсвөр ачаал нь 4 их найдварын ачаал ирнэ. За. Тийм. Гэхдээ бид нар өргөн барихаар болвол зарим хуулийг нь 26 оноос, заримыг нь одоо 27 оноос дагаж мөрднө гэсэн байдлаар ачаал нь бас 2 хувааж ингэж оруулахгүй болвол шууд 1 жил 4 их найдын ачаал буюу 4 их найдын төсвийн орлого дасална гэдэг нь эргээгээд тэрийг нөхөх боломж бол байхгүй шүү дээ тийм ээ. Тий. Жишээлбэл одоо та хэллээ шүү дээ сая 3 төрлийн татварыг тодорхой хэмжээгээр бууруулахад татврын орлого бол 4 их найдаар дутах магадaltaй байж байгаа. Жишээлбэл хувь хүний орлогын албан татварыг одоо яаж бууруулж орж ирэх гэж байгаа. Жишээлбэл баярмаа гишүүн, босолмаа гишүүн энэ төр бол одоо 1 хувь болгож бууруулах боломжтой гэсэн санал гаргаж ирсэн. Тэгэхээр таны төсөл дээр яаж хийж ирж байна? Яг нь 1 хувийн татвар зүгээр 1 хувь гэж яхаар бараг 0% татвар гэсэн дээр л дээ. Хэрэг тэгж явал бүр авахгүй байсан ч болно гэж. Асуудал нь юу гэхээр яг бид нар бол хувийн орлогын дотор яах гэж байгаа вэ гэхээр эхний одоо 800-аас 900 мянга дээр одоо цайлингийн ихний 800-900 мянга дээр тэг хувийн татвар авъя гэж байгаа. За. За тэрнээс дээшх дээр нь ингээд тодорхой хэмжээний шаталтай байхаар 6 шаталтай болгож байгаа гэсэн үг. Тэгээ одоо бол цалингийнхын хэмжээнээс хамааруулаад хувь хүний орлогын албан татвар өөр байна. Тийм. Одоо жишээлбэл нэг сая төгрөгийн цалинтай хүн байвал 800 мянга дээр тэггүй болоод 200 мянгаас одоо нэг 20 мянга төгрөгийн татвар төлөх юм да. Тийм болно гэсэн. А 1 хувийн татвартай холбоотой асуудлуудыг бол бид нар бол ажлын хэсгээс судалж үзлээ.
сангийн яамын бас улаандууд шаарлаа. Яг зүгээр сөрөг талны үгээр өндөр орлоготой иргэд маань өөрөө эрсгээд ашгаа нөгөө хувь хүнээрээ гаргаад авах татврыг ажууд л үүсэх бол ийм магадaltaй харагдаж байна. За өнгөрсөн жилөө тэрний өмнөх жил 100 тэрбум төгрөгийг хувь хүнээрээ аваад гаргацсан ийм тохиол байгаад байгаа. Тэгээ тэр нь бол юуг харуулж байна гэхээр бид нар эргээгээд нэг сегментийн татврыг ингээд бүр ингээд бууруулаа ячаар эргээ нөгөө татвараас зайлсхийх юу өдөөч хэл юм байлээ л дээ. Татвар байлаа шүү дээ. 800 мянга хүртэлх цалинтай хүмүүс бол хувь хүний татвар төлөхгүй юм байна. 800-аас дээшгээ бол одоо 10% байх юм уу тий? Яа одоо жилийн 10 сая төгрөгийн орлого дээр 50% татвар гэж байгаа. Гэхдээ тэрийгээ та өөр эргээгээд 12 сард хаваахад л 800 болж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө өөрөө эргээгээд гэхдээ юу гаях хэвээр нөгөө ийм хэмжээний орлого болсон, ийм хэмжээний зардал яасан гэдэг. Нотлох хэвээр. Тэгээд тэрийг нь өдөрчл буцаагаад өгчнөл гэсэн үг. За тэгээд үндсэндээ 6 шатлага хамгийн дээдлийн шатл нь бол одоо 350 саяас жилийн 350 саяас дээш бол 20% гэсэн татвартай байхаар. 20% аа? Тий. Одоо манайх чинь 350 сая гэж 12 тавахаар одоо цалин хэд болж байгаа? 3 жил сарын 30 сая төгрөг үнэ. Гэтэ эн чинь бол зөвхөн цалингийн орлого биш шүү дээ. Хувийн орлогын албан татвар гэдэг нь маань гар дээрээ бизнес хийж байгаа ч хүн байна. Цалингаас гадуурх давхар орлогыг тооцоолоод нийлээд 30 сая бол 20% татвар төлөх гэсэн. Тэгээ одоо малчд ч байд юм уу эсвэл одоо дэлгүүр ажиллаж байгаа иргэд ч байд юм уу те. Эн чинь бүгдээрэнд нь хамааралтай болно гэсэн үг. Эн чинь зөвхөн нөгөө бид хувийн орлогын албан татвар дээр хөнгөлт үзүүлэх цаад нөөц төр бас хөнгөлтүүд үзүүлэх байхгүй юу? Одоо бас ялгаа байхгүй. Эхний 500 мянган төгрөгийн худалдаа авалт төр нөөтийн буцаалтын 100% олохоор бас саналаа бэлтцээ явж байгаа байхгүй юу? За. Тэгээ одоо жишээлбэл та ам бүл та тавуулаа амьдэрдэг бол үндсэндээ 2 сая 500 мянган төгрөгийн худалдаа авалтыг та татваргүй худалдаа авалтыг боломжтой болно гэсэн. За. Нөөт төлөхгүй байх болно. Нөөт төлөхгүй гэсэн үг. Тэгэхээр та 2 сая 500 мянган төгрөг буюу 250 мянган төгрөгийн нөөтө буцаага шууд авчихна гэсэн. Тэгээд тэр чинь шууд өрхийн орлого чинь тэр хэмжээр баталгаажаад нэмэгдээл гэсэн үг байхгүй юу? Энд чинь тэгтээ сарын хугацааных гэсэн үг шүү. Сарын хугацааны. Сарын хугацаанд одоо би 2 сая 500 мянган төгрөгийн худалдаа авалт хийх юм бол Тий. Тэгэхээр чин та жилээр бодвол одоо хэд байх вэ те? Тэгээ иргэнийх нөгөө өрхийнхэн гишүүдийн тоогоор. Тэгтээ нөгөө нэг данс буюу одоо 13 наснаас дээш насны иргэд төр хүн бүртгэж явчихж байгаа. За дээрэс нь яг нөөт төр бол гол одоо иргэд аж ахуй. За аж ахуй нөөцүүдийн гол нөгөө татрын өрөнд оруулдаг хууль байхгүй юу нөөтийн татвар өөр иргээд. Одоо жишээлбэл та хэл гайлаар юм оруулж ихэд гайлын татвараа төлнө нөөтөө төлдөг байхгүй урчилж. Тий. Зарсныхан дараа биш. Тий. Тэгэхээр бид нар бол яг ч нэг хэл гайлаар орж ихдээ зөвхөн гайлын татвараа төлчөөд одоо юмаа зарсныхан дараа нөөтөө төлдөг байхаар зохицуултуудыг орж иж гэнэ гэсэн. Зөвхөн энэ дээр бодоод үзэхэд ойролцоогоор иргэд аж ахуй нэгжүүдийн банк болон банк бус одоо энэ тэндээс зээл авах шаардлага нь ойролцоогоор 2 их 8 төгрөгөөр буурахаар гарч илээ. Тэгээд бараа орж ирэхээс эрэхтэй зархаасаа өмнө л одоо ингээд гайл дээр нөөт ингээд гайлын татвар гэж баахан татвар төлөх нь тэрийгэ төлөхийн тулд бас зээл авдаг юм байсан. Тэгвэл тэгж шаардлагагүй. Тэрийгэ зарсныхаа дараа тэгэхээр хэр хугацаанд одоо ингэж төлөхгүй байх боломжийг өгж байгаа. Дээдл нь бол нэг 60-аас 75 хоног байхаар гэдэг тооцож байгаа. Ерөнхийдөө бол нэг 2 сар хагасын хооронд бараагаа зараад дуусчихаа. Яг тэгээд энэ нь бас нөгөө скоринг буюу одоо нөгөө үнэлгээ хийдэг болно гэсэн үг. Тэгээ хэрвээ ингээд сайн төлөөд байдаг бол тэр нь хугацаа нь жоохон урт байдаг 75 хоног ч гэдэг юм. За ингээд байвал одоо 60 хоног ч гэдэг юм. 60 хоног гэдэг хугацаа юунаас гарч ирж байгаа гэхээр ихэнх том аж ахуй нэгжүүд жижиг дунд одоо нөгөө төлбөрийн хугацаа нь дунджаар 60 хоног байдаг байхгүй гэрээний хугацаа тийм болохоор 60 хоног дээр тавьчихна гэсэн. За дээрэс нь татрын ерөнхий хууль болон бусад хуулиудаар дамжуулаад энэ дасын хаадаг битүүмжилдэг асуудлыг энэ бол одоо бүлүүлэхээр бэлдэж байна. За. Одоо ингээд татврын өртөө бол шууд дансыг хаачт юм билээ шүү дээ. Тэгэхээр чи нөгөө ямар ч бизнес орлого олох боломжгүй болоод нөгөө нэг өөрийнхөө тойргоос гарч чадахгүй байдал орчоод идэг шүү дээ, тий. Олон улсын практикаар бид чинь 6-аас 12 сарын хугацаанд одоо татрын өртөө байвал нэг сар бүр тухайн дансан дээр орж исэн мөнгөийнхөө одоо нэг 20% байх юм уу, тий. Одоо нэг өстө банк, сангийн яам, татрын ерхий газар 3 ингээд одоо хамтран ажил гэрээ хийх ёстой болно. За тэгээд орж ирсэн мөнгнөөсөө үл марах шумаар одоо 20% ингээд татвартаа төлдөг байхаар одоо хуулийн зохицуулт хийнэ гэсэн. Тэгжиж дансыг авахгүй байхаар тэгжиж нөгөө аж ахуй нэгжээс дампууруулахгүй байхаар тийш үү. Тийм. Тэгээ нөгөө хүндрэлд оруулахгүй байх. Энэ одоо нэг өсөндөө иргэд аж ахуй нэгжүүдийн
нүдээр харж байгаад энэ одоо татврын хуулиудын шинжилтүүд хийгднэ гэсэн үг. Болж штэ. Тэгэхгүй шууд эсвэл бүр 100% хураагаад авчдаг. Тий. Юу ч үлдээхгүйгээр эсвэл даасан шууд хаачдаг. Энд чинь л ингээд нөгөө нэг олон аж ахуйн нэгж одоо өнгөрсөн хугацаанд одоо дампуурлаа зарлаад хаалга барихаас аргагүй байдалд орлоо гэдэг чинь энтэй л холбоотой юм шиг байна. Ингээд өөрчлөлт орж ийн. Яг бас эргээгээд татвараас зайлсхийх асуудууд нэлээ. Бид нар одоо эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд дотор очиж уулзах тэгэхэд бол та нар татврынхаа орлогоо ингээд тэрбум доллараар алдаад байна шүү дээ. Тэгээ энийг л одоо та нар алдахгүй байвал та нар бол татвараа яаж хөнгөлж болохоор гэж штэ гэдэг асуулт ярьж байгаа байхгүй. Одоо жишээ нь 4 их найд гэдэг нь байна. Энд чинь доллар дотор 1.3 тэрбум доллар л байгаа байхгүй юу? Тэгсэн мөртлөө одоо жишээл бид нар за яг одоо би нааваг одоос яг гадаадын хөрөнгө оруулалтын байнгын дэмждэг гэдэг ингээл ярихаар бас оюутлогыг эсэргүүцлээ гэж ярьж магадгүй. Оюутлогоо төр жишээл одоо маах менежментийн төлбөрч гэдэг юм уу, за худалдаа авалт гэдэг юм уу, за эсвэл одоо хамаар бүх итгэдээс ингэж зээл өндөр хүүгээр авдаг ч гэдэг юм. Энэ эргээд нөгөө татвараасаа зайлсхийж байгаа л асуудал болчиход байгаа юм л да. Тэгээ яг сая бол бид нар Монгол улс хил хязгааргүй татврын хилцээр нэгдсэн. Тэгээ одоо тэр хилцээрд нэгдснээр бид нар эргээгээд одоо олон улсын компаниуд ч гэдэг юм уу, за одоо нөгөө офшор данс төр мөнгө байршуулах ч гэдэг юм уу. Оцын эцсийн үйлчлэгч юм дээр бүрэн авах боломжтой болж байгаа. Тухайн орны одоо толгой компани байдаг хамар бүх эдгээдийн тайлангуудыг татаж авах бүрэн боломжтой болж байгаа. Манай татвар эрхий газар. Тийм учраас одоо цаашдаа татвараас зайлсхийх боломж нь болов одоо хумигдна гэсэн үг. Та сая хэллээ. Оюутлогоо жишээлбэл татвараас зайлсхийх одоо ийм хандлагатай байна. Одоо чи нэг жилдээ зүгээр миний сураг сонссных нэг 500-аас 600 сая доллар л нэг төсөвт одоо татвар төлдөг гэж байгаа. Яг одоо энэ чинь зүгээр ил тод эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага гэж ярьж байгаа шүү дээ. Аа. Тэгэхээр энээс илүү төлөх одоо шаардлагатай байгаа гэж ойлгож байна. Яг одоо тэр хамаар бүхий итгэд бүх толгой компаниас өндөр хүүтэй зээл авдаг нь өөрөө эргээл ашгаа төрүүлж авч ийн гэсэн үг. Татвараа бас яг нөгөө төлөх ёстой татвараа төлөхгүй байх гэсэн үг. Одоо эн чинь нөгөө 6 тэрбумаас дээш бол одоо 25% татвартай байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр чи нөгөө ашигтай ажиллахгүй байх байдлаар одоо нөгөө бүх зогсуултуудаа хийгээд яваад байна гэсэн үг. Оюутлогоо орд дээр бол Монгол улс тодорхой хэмжээгээр одоо нэг тогтвортой байдлаар нэг багахан татвар аваад явж гин тийм үү 34% нь эзэмшиж ингээд явж гин тийм үү. Тэгэхээр одоо яг ингээд оюутлогоо ордын нөөцийн 30% хамаардаг тэр онтр компаниас бид нар ямар ч татвар авахгүй ямар ч хувь эзэмшихгүй яваад байгаа асуудал яригадаад байдаг. Энэ дэр энэ онтр оюутлогоо компани Rio Tinto хоёр хоорондоо хамааралтай компани юм шиг ийм сураг сонсогдоод байх юм. Энэ бол худалдаж авж байгаа процесс бол явагдаж байгаа юм байлаа. Тэгэхээр одоо яг энэ дээр нарийн бид нар яг өнөөдөр Rio Tinto онтрыг худалдаж аваад байгаа юм уу? Тий. Тэгээ лицензийг худалдаж авч байгаа юм шиг байна. Тэгэхээр бид нар яг одоо л тэр нөгөө татврын асуудлаа ярих хэвээр цаг мөч нь одоо байхгүй. Одоо энэ онтрыг эзэмшсэн одоо тэр хэсгийг Rio Tinto авах юм бол тэр хэсэг дээрээ тусдаа дахиад нэг гэрээ байгуулах хэвээр. За үгүй яг тусдаа яг тэрэн дээр хийх юм уу эсвэл нийт төсөл дээрээ гэж яагаад нэмэлт гэж юу? Тий, нэмэлтээр хийх үү. Тэгээд 90% мөө өдөр бид нар цаашаа ингэж эзэмшчихнэ гэж удлаа юм одоо юмд итгэхэд явах нь юм зөв үү? Би бол бараг зүгээр татвараараа тохироод, амнаатаараа тохироод явчих нь хамгийн зөв юм болов уу гэж харж байгаа. Магадгүй одоо мах чинь амнаатар чинь 5% байгаа тий. Амнаатар хэмжээг дээшлүүлээ. За онтрог чи энийг шилжүүлэхэд бид нар юм ярихгүй. Гэхдээ одоо гэрээгээ нэг тийш нь болоод татрах асуудал 100% шийдэл гэдэг л тал руу ормоор байна гэсэн үг. Оюутлогоо дээр л 5 байгуулж бусад бүх төслүүд төр чинь манайх чи 10% байгаа шүү дээ. Яг зэсийн амнат болохоор. Тэгээ тийм болохоор бид нар энийг харин хөдөлгөөд энэ оюутлогоо төсөл дээр хэд байх үед хоёр талаасаа бол хилцээр хийх шаардлагатай. Жишээлбэл онтрыг компани одоо Rio Tinto-гоос зээл авах болохоор жилийн 2-3% хүүтэй авдаг. А Монгол улсын засгийн газар юм уу одоо 34% ногдох одоо эзэмшлийнхэн төлөө ингээд зээл авах болохоор 10% хүүтэй авдаг. Ийм одоо ялгаатай байдал байгаад байна гэдэг ийм шүүмжлэл гараадсэн тийм. Тий, яг хоо тэрэнд Монгол улсын засгийн газартай холбоотой тэр 2.1 хэдийгээ тэглэнэ гэчихэд одоогийн байдлаар бол актан дээр бас гар үсэг зураагүй гэж ойлгоод байгаа. Албажаагүй байгаа гэж ойлгоод байгаа. Яг хоо нөхдүүд бол бичгээр бол энийг бол цуцлах асуудал бол ярьсан юм шиг байна. За менежментийн төлбөргээд оюутлогоо төслийн гарч байгаа бүх зардлаас нь одоо 3% шимтгэл авдаг. Тэр чинь бараг жилийн 400 сая доллар зөвхөн менежментийн төлбөрөд яваад байдаг. Уг нь менежментийн төлбөр ямар тохиолдолд өгдөг вэ? Олон улсын практиктэй ашигын тэдүү өгж явдаг байхгүй юу? Тэгээ одоо чи ингээд алдагдaltaй ажиллаж яхад зардлын тэдүү өгч тэр менежмент чи яах юм? Аль болох илүү зардал гаргахын төлөө л юм шүү дээ. Тийм байна.
Тэгээд яг одоо их хурлын бол ажлын хэсэг байгуулсан яваа юм. Одоо тэгээд их хурлын бас санал дүгэлтэй бид нар танилцуулах байх. Гэхдээ бас яг энэ асуудлууд явж байгаа хооронд одоо гол энэ хилцээр игээ явжсэн одоо засгийн газрын энэ асуудал нь бас давхарлал ороод ирлээ л дээ. Одоо тэгээд цаав хугацаал харуулах байлгүй дээ. Одоо энэ баялагын сангийн хууль одоо хэрэгжих асуудал дээр бас л ингээд гацаа саад гараад байгаа нь юутай холбоотой вэ? Стратегийн ордуудын одоо 34-өөс 50%-ыг одоо ард түмэн төр эзэмшнэ гэдэг заалт хэрэгжиж чадахгүй байна гэдэг асуудал байна тийм үү? Яг заавал ер нь хувь эзэмших бол ер нь бол утахгүй асуудал байна л шүү дээ. Одоо ингээд та оюутлогын нөхцөл байдлыг харуулдаг бид нар гадаадын өрөнгө оруулалт гэж дэмжээлээдэг яаж татвараа л төлөхгүй шүү дээ. Бид нар зүр татвараа л ер нь янз янзын хувь мөвөө ярихаа болоо зүр татвараа л ярмаар юм бэл. За яг одоо сая тэр нэг сүлд идэг нөгөө урано гэдэг тийм. Уранотой л адилхан яг татвараа тас тус тохирол. Тэгээд тийм бол бид нар жил болгон хэдийг олохыг мэддэг болчихно төсөв. Янз янзын одоо нөгөө худлаа хоосон тоон биш яг бодиттой үед манай эзэнс хувь нэмэр нь орж эхэлнэ гэсэн үг шүү дээ. 20 30 жилийн дараа орж иргэсэх мэддэхгүй. Тэгээ хувь эзэмшлийн гэрээнээс бид нар татгалзах хэрэгтэй л тийм. Харин ч яг тэрийн хооронд за өгөөч нь ийм байх хэрэгтэй юм байна. Татвар авъя. Тэгэхээр энэ баялагын сангийн хууль дээр бол зөвшөлтсөө татвараар авч болно гэдэг үг бол оруулсан шүү дээ. Уг нь бол. Тэгээ тийм учраас бид нар яаралтай нэгдүгээр тэр онтрегийн 2 лицензийн асуудал байна. Хоёрдугаар энэ татвартай холбоотой асуудал яг нэг тийш шийдмэр байна. Бид нар тэр 34% тэр Рио Тинтод нь буцааж өгөө тэр хувийн хвшин дээрээ зарна уу? Тэг яана уу те? Бид нар зүгээр тэр юунаас татвараа бүрэн гүйцэд авдаг болчвол одоо өнөөдөр бид нар яриад байгаа тэр нөгөө экспортын орлогоос бид хангалттай орлоготой болчихно. Татврын орлого маань хамаагүй дэш өсөд явчихна. Эдийн засгийн үзүүлэх хувь нь хамаагүй өндөр болж байгаа байхгүй. Тэгэхээр таны энэ татврын шинжилэл дотор чинь нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлыг ер нь огт хүндсэнгүй. Тодорхой хэмжээгээр ганц 2%-аар бууруулах ч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар одоо иргэдэд дарамтгүйгээр шийдэх боломж байгаа юм биш үү? Энэ дэр жишээлбэл одоо ажил олгогч одоо ажилтнаа цалин өгч байгаагийнхаа төлөө яагаад давхар одоо 12-3%-аар татвар төлөх ёстой бэ гэдэг юм асуудал яригадаад байна шүү дээ. Тий. Та өөрөө санаж байвал яг малчны нийгмийн даатгал одоо маань чинь 2% хөвөлтөн шүү дээ. Малчны нийгмийн даатгалын шимтгэлийн 50% төр даадаг. За дээрэс нь одоо малчны эрх зүйн байдлын тухай хууль яг сонгуулийн баталсан нэг хууль байдаг. Тэр нь яадаг вэ гэхээр нийгмийн даатгалын өртөө малчин байвал тэрний төр даадаг ийм 2 хууль. Тий. Балчаад байхгүй. Тэр нь бол үндсэндээ бол төсөв дээр зөвхөн төсвөр их ачаал нь одоогийн байдлаар 100 гаруй их 100 гаруй тэрбум төгрөгийн ачаал ирнэ. За тэгээ тэр иргэд чинь тэтгэвэр аваад эхлүүл жил хамгийн багадаа 1 төгрөгийн ачаал ирнэ. Тэгээ нийгмийн даатгалын багц зүйл өөрөө татврын багц зүйлийн бүрэлдэхүүн хэсэг биш байхгүй. Яг манай татврын ажлын хэсэг бол яг бид нар ингээд хувь хүний төлдөг одоо татврууд дээр бас ингээд нэлээд ажиллаад бууруулах талаас нь ажиллаж байна. Та нар эргээгээд нийгмийн даатгалын багц зүйлээ өргөн барихаар бол ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах тал дээр анхаарч өгөөч гэдэг одоо энийг бол одоо нийгэм хамгааллын зайд их хамгаалалт бас уламжсан нөхөр бол яг нэг 3% татвараас нэг бууруулах боломж харагдж магадгүй гэсэн байдлаар ярьж байгаа. Гэхдээ ажил олгогчийн төлдөг хувийг 3%-аар юм уу эсвэл нийтд нь одоо ажил олгогчийн төлж байгаа хувийг. Ягаад гэвэл чинь карманаас гарч байгаа би нөгөө иргэний карманаас гарч байгаа татвар нийгмийн даатгалыг бодвол манайх чи юу байгаа шүү дээ. Энэ бол хамгийн багадаа 30% байгаа. Яг цалингийн татвар нийгмийн даатгал шиг нийлэхээр 30% байгаа. За өндөр нь бол 46% байгаа байхгүй юу? За одоо салбараас хамаарат. Тий. Цалингаас хамаарат. Тий. Сарын 10 сая төгрөгөөс дээш цалинтай байвал цалин ба түндэд үүсэх хэмжээний орлоготой бол 20% байгаа. За тэгээд нөгөө уул уурхаан салбарх гэвэл одоо нийгмийн даатгал бусад даатгалууд нийлээд нөгөө 23-аас 26% хооронд байна. Эргээр бид нар одоо жишээл бид нар нөгөө нөөтөө бүгдээрээ төлдөг бай. Татвараас нь бүгдээрээ төлдөг бай. Бүгдээрээ төлж ижил бууруулах боломжтой ер нь бол. Тий. Тэгэхээр одоо энэ малчны нийгмийн даатгалын гэсэн ялгаа байхгүй бүгдээрээ л төлдөг байхгүй бол
яг нэг хэсэг үнэн төлөө нэг хэсэг үнэн төлөхгүй байхаар тэр төлдөг хүний чинь юуг нь бууруулах боломжгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ малчтын нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлдөг энэ хуулийг хүчингү болгоч болдго юм уу? Ер нь улс төрчид одоо өөрсдийнхөө дараа сонгогдох тэр одоо эцсийн найдвар болгоод энэ малчтад ингэж хайр зарлаад байдгийг л болов. Үгүй харин яасан шүү дээ. Тэр нөгөө хууль батлагдаад нөгөө хуулийн хугацааг нь хүчин төгөлдөр болох хугацааг нь хөлөөж ягаад үндсэн хуулийн цэцэд хандахаар бэлдэжсэн чинь нэг нөхөр гарч ирэл би өвчлөө гэл тэгэл ерхийлэгч хоргийн хугацааг нь дуусах багт нь ажил хандаад тэгэл унтсан шүү дээ. Тэгээ одоо цэцэд хандах боломж байхгүй болсон. Тэгээ одоо бол тэрийг өөрчлөх боломжтой нөхөр бол Хэмбэгэр одоо нийгэм хамгааллын сайд одоо тэрийг хүндэд орж их юм оруулах юм гэдгийг хүлээх үйлчлээ л дээ. Одоо ингээд малчтын өмнөөс төр ингээд нийгмийн даатгал шимтгэлийн даагаад байна гэхээр таны эснэр бол 100 тэрбум төгрөг жилдээ өгдөг юм болж таарч байна уу? Тэгээ одоо хамгийн сүүлд их хамгааллын сайдын тооцсон нь 120 тэрбум төгрөг хавцаа болж байна гэсэн. Одоо энэ хүмүүс чинь одоо ингээд яг тэтгэврт гараад тэтгэвэр аваад эхлэх юм бол одоо энэ нийгмийн даатгалын сангаас нэг их найт төгрөг жилдээ гарна гэсэн үг. Тэгээ нэмэгдэл явна гэсэн үг шүү дээ. Одоо энэ чинь зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлээр ярьж байгаа болох шүү дээ. Тэтгэвэр авахаар хамгийн бага тэтгэвэр чинь 550-аас эхэлж байгаа зү тэ 550 600-аас эхэлж байна. Тэгээ энэ чинь эргээгээд нөгөө өөртөө давуу байдал бий болох байдлаар сонгуулийн давуу бий нөгөө байдлыг бий болохын зорилгоор л батлуулсан байлгаа байхгүй. Өөрөөр хэлбэл малчтын саналыг хуулиар худалдаад авчиж байгаа юм шүү. Энэ нь бол тэгж хэлэхэд бол эсдэггүй л гэсэн үг. Тэгэхээр энэ асуудлыг бол ойрын үед одоо салбарын сайд нь оруулж ирэх тооцоо хийж байгаа юм байна гэж. Би бол тэгж харж байгаа. Яагаад тэгэхээр их хамгааллын сайдлыг энэ дээр бас хатуу байр суурьтай байна лээ. Тэгээ тийм учраас одоо нэгэн л нийгмийн даатгалын багц суулийг хүндэжээвэл одоо бид нар татварыг бүгднгээс нь авъя гэдэгтэй адилхан нийгмийн даатгалын шимтгэлийг бүгднгээс нь авъя гэхдээ тэгээд нийтлэг байдлыг нь бууруулах боломжоо судлахгүй болвол 230 40 мянган одоо үрх бүхий гэр чинь одоо 400 эдэн мянган малчин болох гэдэг шүү дээ. Тэр хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлийн ч даагаад тэтгэврийн ч даана гэх юм бол яг бусад иргэдийнхээ нийгмийн даатгалын шимтгэлийн бууруулах боломж бий болохгүй шүү дээ. За нөгөө талаар малчтаас гадна засгийн газар одоо энэ нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг одоо найдваргүй банкнд аваачаад хадгалцдаг. Олон тэр бумаар нь алдчихдаг. Эсвэл одоо ингээд өөртөө янз бүрийн зардалд ингээд зориул бусаар зарцуулчаад эргээд буцаагаад тэр нийгмийн даатгалын санд ингээд мөнгөө хийхгүй байсаар байгаад энэ сангийн алдагт өнөөдөр хоёр ихнээ даваад явчихлаа л да. Тэгэхээр засгийн газар ч гэсэн өөртөө тэр одоо ингээд үрсэн мөнгөө буцааж өгөх тэр өрөө төлөхгүй байгаа асуудал яригдсан тийм үү? Тэгээ уг нь бол яг одоо илүү гарч байгаа боломжтой болж байгаа нөхцөл байдлаар бид нар тэр нийгмийн даатгалын шимтгэлийн өрүүдийн төлөөд нийгмийн даатгалын сангийн өрүүдийн төлөөд явах боломжтой байсан. Тэгээд одоо зориулт нь өөр болол явчлаа шүү дээ тий. Та улсын хурлд одоо 2 дахь удаага сонгогч чинь ерөн зүгээр өмнөх 76 гишүүнтэй байсан парламент одоо 126 гишүүнтэй болоод ер нь үйл ажиллагаанд дээрдэж юу зөвөр миний хөндлөнгөөс ажиглаж байгаагийнх одоо зардал нь нэмэгдснээс өөр одоо ахиц харагдахгүй л байна л да. Яг дотор нь сууж байгаа хүний хувьд ямар байх юм? За үгүй яг уу юу штэ бид нар нөгөө арчлал хамгаалахын тулд нөгөө олон намын төлөөлөлтөө бай. Тэгээ эн чинь бас нөгөө хоёр сонгуул дамнуулаад манай навч нэг үнэмлэх үе ялалт байгуулад 76-аас одоо 62 3 гэхэр чинь үндсэндээ бол 80% суудлыг авчаад байсан штэ. Тэгээ тэр байдал хэрэг үргэлжилсэн болвол өнгөт хувьсгал ч гэдэг юм уу эсвэл одоо ерөнхийлөгчийн засаглч гэдэг юм ийшг ингээд хэлбичих гээдсэн байхгүй юу? Тэгэхдээ одоо яг 126 болж ирснээр харин ч олон өнгөтэй байна шүү дээ. 5 өнгөтэй байна л да тийм. Яг 5 өнгөц хүн та намаар ярьж байгаа шүү. Гэхдээ тэр дотор айгүй олон мэргэжлийн хүмүүс байна. За одоо жишээлбэл нодон жил орж ирэхэд бол хэмэл дагуулын асуудал оржсэн. Тэрнийг одоо хүртэл тэрний мэргэжилтэн хүртэл жил орж ирээд энэ парламент гишүүн болцсон байж шүү дээ. Тэрний мэдээлэл бол тэр зөвхөн жишээ л дээ. Тэгээ өмнөх 76 дээр бол тийм хэмжээний салбарын төлөвлөлөд орж чадах байсан уу би бол эргэлзэж байна. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл орж ирээд ажиллаж байна. Яг энэ нөгөө нийгмийн олон өнгө за тэгээ нийгмийн олон нөгөө diversity гэж хэлдэг юм л да. Нөгөө дарангуул гэдэг юм чинь уг нь бол ингээд жоохон арилаад явах хэрэгтэй юм байна. Энэ бол дарангуулыг тогтоох боломжгүй ийм одоо тогтолцоог л уг нь бүрдүүлсэн шүү дээ. Гишүүдийн цалин одоо харьцангуй огцон өсцснийг л би гайхаад байна л да. Одоо энэ эмч өгчнэрийн цалиныг нэмж чадахгүй байна гэдэл янз бүрийн зовлон яриад инфляц яриад байсан чинь гишүүд өөрсдөө цалин баг даблдаад 2 дахин нэмсэн байгаа харагдаад байна. Хизээ дөрөв? Гэхдээ одоо гишүүдийн цалин ч одоо баг 6-7 сая төгрөг юм билээ шүү дээ. Хуучин миний санаа 3.1 дэтэл байсан юм да. 23 4 онд л тийм 5-6 сая л болсон шүү дээ.
Харин тийм ер нь бол огцом өссөн л байна л да. Тэгэхээр өөртөө цалин ингэж нэмж чадж байгаа юм болвол одоо энэ эмч ажилтнууд босод төрийн албаа агчд одоо юу гэдгийг энгийн ажилтнуудынхаа цалин гэж харж үзэж болдгүй юм уу гэдэг асуулт. Ер нь бол яг нь эрүүл мэндийн салбар дээр манай нөгөө даатгалын тогтолцоо за эрүүл мэндийн салбарт олгож байгаа төсөв нь арай жоохон багдаад байгаа юм болов уу шаардъя. Ер нь бол зүгээр ихэнх юунууд бол бид нар гүйцэтгэлээр санхүүжүүлдэг болгоцсон шүү дээ. Энэ бол одоо том эмнэлгүүд бол тусдаа бие даасан тууцтай, бие даасан санхүүгийн одоо шийдвэртэй гараад явах боломжтой болсон. Том эмнэлгийн эмчнэр бол одоо бас нэлээд өндөр цалин авах боломжийг бүрдүүлээд өгсөн. За өрхийн эмнэлгүүд бол эдгээр бол нөгөө урсан зэрэглэх үйлчлэгийн төлбөр энэ төргээд бас уг нь бол ингээд систем нь бол тогтолцоон зөв бүрдсэн гэхдээ нөгөө яг тийм зарцуулж байгаа төсөн жоохон бага юм шиг харагдаад байна. За төсвийг нэмээд өгөх боломжтой. Төсвийг жоохон нэмээд өгчүүл эрүүл мэндийн тогтолцоо бол харьцан гайгүй явчих юм шиг харагдаж байгаа. Боловсролын салбар дээр бол нэлээд олон байдлаар одоо төсвийг нь бас нэмэгдүүлээд ирсэн. Гэхдээ эн чинь баг одоо 11-2 руу эзэлж байгаа шүү дээ. Энд чинь 36 руу байсан. Тэгээ өмнөхөөсөө бол нэлээд дэрдэд ирж байгаа. Гэхдээ бид нар бол цаашаа нэмэгдүүлэх шаардлагатай. Зүгээр одоо 3 жилийн өмнөхөөс бол манай эрүүл мэндийн салбарч дээр одоо боловсролын салбарч дээр цалин бол нэлээд өссөн. Гэхдээ хангалтгүй л дээ. Ер нь бол хамгийн багадаа 1000-аас доошгүй цалинтай байж ижил энэ салбарын хүмүүс чинь солонгосоор чар ажил хийх $1000. $1000. Гэхдээ $1000 хэмжээний цалин өгөхөнд тулд бид нар эргээгээд саний ярьж байгаа тэр төрийн зардлыг хасах хэрэгтэй. Зөвхөн төрийн зардлаар нь шийдэгдэхгүй л дээ. Бид эдийн засаг өсгөх хэрэгтэй. Эдийн засаг өсгөнө гэдэг нь гадаад хөрөнгө оруулалтад татах хэрэгтэй. Татвараа бүрэн гүйцэд авдаг болох хэрэгтэй. Саний ярьж байгаа тэр том төслүүдэд хөдлөх хэрэгтэй гэдэг. Хийх ажил нь энэ ажлууд нь байхгүй. Та тэгэхээр хоёр дахь удаага сонгогдоод таны хөрөнгө орлого ер нь хэр нэмэгдэж байна? Таны хувийн компани ашиг орлого ер нь харьцангуй өсөж байгаа байх гэж би хардаж байна. Гэхдээ хэвээрэл байгаа ер нь бол. За. Тий. Сүүлийн 25 жил бизнес хэрэгжилж хагаад гişүүн болсон шүү дээ. Тэгээд угаасаа л одоо манай компани топ 100 аж ахуйн нэгжид ордог байсан. Одоо ч орол явж л байна. Тэгээд нэг амар од хэдэл одоо томорсон юм бол алга л байна. Тэгээд би ямар давхар дээлтэй гişүүнж би зудаан дээлтэй л гişүүн шүү дээ. Зүгээр цалингийн орлогоор л одоо цалинждаг гэсэн. Гişүүн болохоор одоо ингээд өөрийнхөө хувийн компани үйл ажиллагаанд тэр болгон оролцож амжихгүй. Ерөөсөө оролцож амжихгүй. Одоо хариуцж байна. Үгүй одоо нөгөө тузууд нь гүйцэтгэх захирлаа тавиал тэгэл нөгөө сайн засаглалын юугаараа л явж байгаа шүү дээ энэ бол. Танах чи уул уурхайн чиглэлийн компани шүү дээ тий. Яг мах чинь зөвхөн уул уурхай биш л тий. Тий мах чинь уул уурхаад үйлчилгээ үзүүлдэг компани байхгүй юу? Тий тоног төхөөрөмж нийлүүлдэг. Тий тэр чинь харьцуу гайгүй л байна. Ер нь зүгээр яг хөө ингээд уул уурхайн компаниуд ашигтай ажиллахын хэрээр ингээд тоног төхөөрөмжийн шинжлэх асуудал гэдэг танаа компани үйл ажиллагаанд нааштай нөлөөлж байна. Яг хөө мэдээж зэрэг тодорхой хэмжээний нөлөө үзүүлж л байгаа. Та өөрөө одоо ингээд улсын хурлдах одоо ерөнхийдөө эдийн засгийн гишүүний хувьд ер нь одоо ингээд төсвийн тооцоог ингээд засгийн газар оруулж ирдэг. Улсын хурал тэрэн дээр ингээд засвар хийх гэхээр ингээд тодорхой хэмжээгээр хамаагүй зардлаас нь хасахгүй шүү. Нэг зардлыг нөгөөгөөр нь ингээд сольж болно гэсэн нэг тийм яриад идэг шүү дээ ер нь. Нэг зардлыг гүг асууж болно л да яг зүгээр яг юуны зардал асууж байгаа гэдгийг л сайн харах хэрэгтэй. Тэр шууд нөгөө хүмүүсийн тэтгэврийг хасч болохгүй. Тий. Хүмүүсийн цалин хасч болохгүй шүү дээ тий. Саналаа бол иргэд биш улсын хурлын гишүүд бол чөлөөтэй гарч болно шүү дээ. Зарчим төрлийн санал за энэ зарлыг тэдээр хасъя. Ингээд тийгээд саналууд бол чөлөөтэй. Гэхдээ хамгийн гол нь тэр нь хасаж болохоор зардал байна уу үгүй юу гэдгийг л харах хэрэгтэй ер нь. Одоо ингээд энэ оны төсвийг одоо тодтох шаардлага үүсэх юм бол хамгийн түрүүнд одоо ямар зардлаас хасах шаардлага байна? Ер нь зүгээр ингээд өнгөрсөн хугацаанд хараад хахад улс төрчид өөрсдийнхөө тэр одоо захиргааны тансаг зардлаас хасах гэхээс илүүтэй хамгийн түрүүнд л эмч багш нар одоо жирийн одоо ажилтнуудын цалингаас хасах гээд дайраад байдаг тал байдаг л да. За ер нь бол яг хуу тийшээ бол нэг өрөхгүй байх. За төсвийн тодтол энэ ч бид нар чинь нөгөө нэг хэмнэлтийн хуулиар 5 сарын 30-наас өмнө тендерээ зарлаж амжиг худалдаа авалт нэгж амжаагүй бол нэг хөрөнгө оруулалтын төсвүүд нь буцаад татагддээ. Тэгэхээр эн чинь бас нэлээд өндөр дүнтэй төсөв буцаж татагдах байх. Ер нь бол нэг 30-40% татагдах болов уу гэж харж байна. За. 30-40% гэдэг чи одоо хөрөнгө оруулалтын зардал. Тэгээ хөрөнгө оруулалтын зардал. Яг энэ нөгөө худалдаа авалт процесс өөрөө их удаан явдаг. Тэгээд нөгөө тендерын зарлаад нэг айл яллаа гэх нөгөө айл нь шүүхэлцээ явуучвал тэгдэг. Тэгээ гэрээ ийгдүүг нь нөхцөл тэр мөнгөнд буцаад татагдчих байхгүй юу? Тэгээ хэмнэлтийн хуулиараа энэ жилээс тийм болж байгаа юм. Тэгээ гэхдээ яг энийг бас ч хугацааг нь нааш болохгүй бол
цааш нас жоо хөдлөхгүй болуулж байгаа амьдралгүй болчиход байгаа юм. Гэхдээ тэр хугацаагаа харуул одоо энэ жилийн хөрөнгө оруулалтын баггүй хэмжээний төслүүд бол энэ бол буцаага татагдахгүй байх шүү гэж харж байна. Одоо ингээд улсын их хурл одоо энэ хаврын чуулган завсарлахаас өмнө ямар ч гэсэн эх жилийн төлөвлөгөөгөө төсөв болон хөгжлийн төлөвлөгөөгөө батлах байх. Тэгэхээр энэ төлөвлөгөө чинь тэгээд намар одоо дахиад нэгдсэн төсөв тооцоод ороод ирэхээр ингээд хоорондоо нэлийн зөрүүтэй болоо явчихдаг шүү дээ. Дахиад энэ одоо хавар баталсан төлөвлөгөөгөө өөрчлөх шаардлага гардаг. Дахиад энэ давтагдах үе гэсэн боломжтой. Ер нь бол тийм. Одоо нөгөө засгийн газар нь бас нэг талдаа гарахгүй болвол одоо яг нөгөө хэний төлөвлөгөө батлаад байгаа нь ойлгомжтой болчиход байна л да. Энэ нөгөө хуулийн хугацаатай гэдэг байдлаасаа болоо 6 сард нэгнээс баталсан байх хэрэгтэй хөгжлийн төлөвлөгөөг. Хуулийн хугацаа нь. Тэгээ тэрэндээ шахагдаад сая төлөвлөгөө батлуулах гал явж байна л да. Ер нь зүгээр намар дахиад энэ тооцоо өөрчлөгдөх үе гэсэн хандлага байна уу? Нэмэлт өөрчлөлт бас дагуулж өргөн барьж болчихгүй бол гэсэн үг. Одоо нөгөө төсвийн хуулийн өргөн барихтаа за хөгжлийн төлөвлөгөөс за энэ заалтуудыг асъя. Ингээд оруулж болно л доо. За ингээд бидний ярилцах цаг дуусч байна. Ингээд бидний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй ярилцлага өгснөд баярлалаа. Тэгэхээр та улсын их хурл дахь эдийн засгийн гишүүний хувьд ер нь одоо эх жилийн төсөв төлөвлөгөөний асуудал дээр бас ахаж ажиллаж байгаа юм байна. Нөгөө талаараас та энэ татврын шинжилгээний асуудал дээр таны хэлснээр одоо 4 их 80-ийн одоо энэ татврын дарамтыг бууруулах боломж байна гэдэг энэ хувилбар яригдж байгаа юм байна. Тэгэхээр энэ одоо тооцоогоо улсын их хурлд дэмжүүлэхийг хүсье ингээд танд амжилт хүсье. За баярлалаа. Яг нөгөө 4 их 80 гэдэг маань бидний төсвийн орлого бол 4 их 80 дээр тасалдах эрсдэл байгаа болов шүү дээ. 4 их 80 мэргээд хувийн ишил рүү тэр чинь өөр эргээд орлого болж очиж штэ. Төрхүүдийн орлого нэргээд бизнесийг идэвхжүүлнэ, ажлын баримтчнэр бий болно. Эдийн засгийн дэмжлэг. Энэ бол бизнес орчин сайжирна, эдийн засгаа дэмжих гэсэн үг дээ. За баярлалаа. За баярлалаа. За манай энэ удаагийн ам нээвэл зочны ярилцахаар улсын их хурлын гишүүн Ган Хуйг оролцлоо. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа.